Манай хаан банк тогтвортой хөгжлийн бодлого нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тогтвортой хөгжлийн бодлого 4-р зорилтын хүрээнд чанартай боловсролыг дэмжих гэсэн энэ зорилтонд бид нар шинэхэн оюутны RISE хөтөлбөрийг 2018 оноос хойш 4 дахь жилдээ зохион байгуулж байна. За энэ RISE хөтөлбөр маань бүхэлдээ шинэ оюутнууд дөнгөж сая сургагчийн ширээн дээрээс боссон эдгээр оюутнууд их хотын амьдралтай танилцах, шинэ амьдралын гараагаа эхлэх, юуг сурч мэдэх ёстой юм бэ? Нийгмийн амьдралд хүл тавихын тулд наад захын мэдсэн байх ёстой зүйлүүдийг зааж сургах, за салбартаа амжилттай яваа ах эгч нараасаа ярилцлага хийх, за тэдгээрийн туршлагыг суралцах ийм хөтөлбөр энэ жил 4 дахь удаага явагдаж байна. За нийтдээ 2018 оноос хойш 3000 оюутан энэ хөтөлбөрт маань хамрагдсан байгаа. За түрүүчийн оюутнууд маань сургуулаа төгсөөд ахлах курсын оюутнууд болцсон явж байна. За энэ оюутны хөтөлбөр бол бүтэн жилийн хугацаанд банктай хамт байж нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүдэд хамтарч оролцдог. Эдгээр оюутнууд маань хоорондоо танилцах, харилцаа холбоогоо сайжруулах, танилын сүлжээгээ нэмэгдүүлэх, за нийгмийн амьдралд бэлтгэгдэх ийм бүтэн жилийн хөтөлбөр байдаг. Ингээд 2022-оос 23 оны хичээлийн жилийн нээлт өнөөдрөөр эхэлж байна. Ингээд бүтэн жил манай оюутнууд бидэнтэй хамт ажиллах болно. За бүгд сайн байцгаана уу? Секс цагаан богд байна. Тэгээ өнөөдөр хаан банкнаас зохион байгуулдаг тэгээ оюутнуудын боловсрол тэгээ хөгжилд зориулсан энэ RISE хөтөлбөр дээр ирсэн байна. Тэгээ миний хувьд панелистаар сууж юм ярьсан. Тэгээ ингээд энэ хөтөлбөрийг ингээд хараад хахад юу гэх юм ирсэн хүүхдүүд тэтгэлэгч юм уу те бусад сургалтын мэдээллүүд авч болно те. Ерөнхийдөө одоо юу гэх юм залуу хүн хэрвээ оюутан хүн ялангуяа хөгжмөр байх юм бол энэ хөтөлбөрт бол жил болго хамрагдаад ингээд явах боломжтой юм байна те. Одоо жилийн хугацаанд энэ өөрнөх энэ хөтөлбөр дотор нь янз бүрийн лектрүүд байдаг, янз бүрийн салбартаа тэргүүлдэг хүмүүс байдаг те. Тэгэхээр маш олон хүмүүс тусалах гэж бодож байна. Би хэрвээ оюутан байхад ийм одоо жишээ нь болтыг мэддэг байсан бол одоо ирж жишээ нь үзэх байлаа те. Тэгэхээр ямар ч л байсан RISE хөтөлбөр дээр дараагийн удаад би та нартай бас уулзч магадгүй. Тэгэхээр секс цагаан богд байлаа. Намайг Гантуя гэдэг. Би Монгол Улсын их сургуулийн 3 дугаар төвшний оюутан. Тэгээ анх 2020 онд RISE хөтөлбөрт нэгдэжсэн. RISE хөтөлбөрт нэгдснээрээ би маш олон найзуудтай босноос гадна амьдрал хэрэгтэй, өөр өгөөжтэй маш олон зүйлсүүдийг мэдэж авсан. Тэгээ энэ хөтөлбөрийг ингээд зохион байгуулж байгаа хаан банкныхаа хамт олондоо маш их баярлалаа. Энэ хөтөлбөрийн нөгөө хамгийн гоё зүйл таалагдсан зүйл нь амжилттай суралцах, чи яаж өөрийгөө илүү их дайчилж чадварладаг боловсон хүчин болох тухай зааж байгаа бид нарт ингээд лекц орж байгаа байдал нь үнэхээр их таалагдсан. Өнөөдрийн хүрэлцэн ирсэн оюутнууд бол амралтын өдрөө маш үр дүнтэй өнгөрүүлээд хамгийн гол нь яг аюул олон төрлийн хүмүүсээс зөвлөгөө авлаа. Одоо би гэхэд боловсролын салбарт байгаа секс цагаан богд гэдэг уран бүтээлч те бүрийгээд маш мундаг ингээд санхүүгийн компанид ажиллаад бас контент бүтээгч гэдэг. За тэгээ хаан банкны зүгээс ч гэсэн ингээд яг суралцах үед аюул гой өөр төрлийн зөвлөгөө өгсөн хүүхдүүд аюул хэрэгтэйсэн байх гэж найдаж байна. За өнөөдөр одоо нээлтийн арга хэмжээнд ирж амжаагүй ч гэсэн одоо RISE хөтөлбөрт хамрагдах сонирхолтой 1-р курсын оюутнууд маань RISE шинэ оюутны хөгжлийн хөтөлбөр 2022 нэртэй Facebook-ийн группт бас нэгдээд бүтэн хичээлийн жилийн турш зохион байгуулагдах сонирхолтой арга хэмжээнүүд, завралдаан тэмцээнүүд мөн мэдээлэлтэй бол танилцаад явах бүрэн боломжтой байгаа. Нийт оролцсон хүүхдүүдтэй RISE хөтөлбөрийг дэмжиж ажилласан хаан банкны хамтрагчид, за ирсэн зочид бүх хүмүүстээ баярлалан талархснаа илэрхийлж байна.